Бүгдээрээ сайн уу? Шинэхэн бичлэгтээ тавтай морил. Удаан хугацааны дараа Харри болон Меган хоёрын бичлэгийг хийх болсондоо үнэхээр их таатай байна. Сүүлийн үед бол нэлээд бас хөөрхөн сенсац дагуулахар юмнууд болсон байгаа. Мэдээж та бүгд маань Харри болон Меган хоёрын сүүлийн үеийн апдейтуудыг сонсохыг хүсэж исэн бах гэж миний хувьд бодож байна. За тийм болохоор олон таван үгээр яах вэ? Хэдүүлээ шууд бичлэг рүүгээ орцгоё. За бидний эхний ярих асуудал бол Харри Меган хоёрын Netflix-ийн гэрээтэй холбоотой асуудал байгаа. Би өмнөх бичлэгээрээ та бүгдтэй хэлжсэн Харри Меган хоёр Netflix-тэй 100 сая долларын гэрээ байгуулсан. Тэр гэрээнийхээ үндсэн дээр тэр хоёр Harry and Meghan гэх өөрсдийнхөө нэг бүлэг докюментари баримтат киногоо гаргаж хааны гэр бүл дотор болоод байгаа бүхий л тэр хурцтмал асуудал өөрсдийн хил ам, драма, сенсацтай болгоно ингэж ярьсан. Түүнээс гадна Меган хааны гэр бүлийн уламжлал болгон хадгалагдаж олон жилийн турш заншил болгон хадгалагдаж ирсэн тэрхүү мэхийн ёслохоог нь дуурайж доогөлж байгаа юм шиг ингэж хийж байгаа нь олон нийтийн маш ихээр дургуутслыг хүргэсэн энтергээд ярьж исэн. Мөн Меган өөрийнхөө бие даасан With Love Meghan гэх хоёр бүлэг лайфстайл чиглэлийн тэрхүү цувралаа бол ингээ гаргаад ажиллаад явж байгаа гэд би ярьж исэн. Тэгвэл энэ шоутай холбоотой нэгэн дотоод мэдээлэл ил гарсан. За энэ бол албан ёсны мэдэгдэл бус харин дотоод их сурвалжаас гарсан мэдээлэл юм. Тэд With Love Meghan гэх энэхүү шоуг хоёр бүлэг хийсэн ч гэсэн үзэлтээрээ маш бага үзэлт авч Netflix-ийн топ 1000-д ч багтаж чадаагүй учраас энэ шоуг нь амжилтгүй болсон гэж үзээд цаашаад 3 дахь бүлгийг нь гаргахгүй гэж шийдэж байгаа гэдэг тийм дотоод мэдээлэл ил гарсан. Түүгээрч зогсохгүй Меганы өөрийн брэндтэй холбоотой нэгэн албан ёсны мэдээллийг сая 2026 оны 3 сард Netflix-ийн зүгээс гаргаад байгаа. Энэ нь яг ямар мэдээлэл вэ гэхээр Меганы өөрийнх нь As Ever гэх нэртэй энэхүү брэнд нь цаашид биедан өөрөө үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж манай зүгээс үзэж байгаа учраас бид энэхүү брендийг нь дэмжин ажиллахаа ийхүү зогсоож хөрөнгө оруулалтаа ч гэсэн мөн зогсоож ин гэх утга бүхий мэдээллийг гаргасан байна. За тэгвэл энэ брэнд энэ шоу хоёр нь яагаад холбогдчих вэ гэдэг дээр хэдүүлээ цухас ярих юм бол 2025 оны 1 сард энэхүү шоу нь хамгийн анх цацагдгаар болсон юм байна лээ. Гэхдээ Лос Анжелест маш том хэмжээний галт төмөр гарсан гэдгийг та бүгд мэдэж байгаа. Энэ төмөртэй холбогдуулан энэхүү шоугаа хойшлуулан 2025 оны 3 сард хамгийн анхны бүлгээ цацсан. Үүнээс ганцхан сарын дараа энэхүү брэнд нь өөрийн бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гарган борлуулж хэлсэн. За энэ брэнд нь яг ямар бүтээгдэхүүнүүд борлуулдаг гэхээр зүгийн баал, түүнээс гадна жимсний чанмал, куки, бичээнүүд, цайнууд гэх мэтчлэн гэр ахуйн хэрэгсэл болон хоол хүнсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж янз бүрийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн инхүү борлуулдаг. Ингэж 4 сард хамгийн анх удаа борлуулахдаа ганцхан цагийн дотор бүх бүтээгдэхүүнүүдээ зарж дууссан маа. За тийм болохоор Netflix-ийн энэхүү шоун дээрээ өөрийнхөө брендийг мөн сурталчилж, өөрийнхөө брендээр мөн Netflix-ийнхаа энэхүү шоуг сурталчилж яг тийм өвгөө аваатай харилцаа гэж байдаг да. Ийм харилцаатаагаар энэ шоу, энэ брэнд хоёр нь зэрэг хөгжиж явж исэн. За энэ хөрөнгө оруулалтаа зогсоож байгаатай холбогдуулан Меганы байр суурь ямар байгаа гэхээр миний бизнес, миний брэнд угаасаа маш амжилттай байсан. Маш амжилттай хөгжижсэн. Харин ч Netflix-ийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр үндэслэн манай брендийн үйл ажиллагааг сааруулж исэн, удаашруулж исэн асуудлууд байсан. Харин Netflix-ийн өөрсдийн хөрөнгөө татаж манай брэндтэй хамтран ажиллахаа болж байгаа нь манай брендийн хувьд талархууштай, хөнгөрсөн сайн зүйл болж байгаа гэдэг тийм байр суурьтай байгаа гэж түүний ойрын их сурвалж нь мэдээлэл өгөөд байгаа. За ямар ч байсан олон нийт болохоор энэ дээр юу гэж ярьж байгаа гэхээр харж гин үү? Одоо Netflix-ийн хүртэл Харри Меган хоёроос залхаад ингээ гэрээнээсээ гарахыг хичээж байна. Тэр хоёрыг ингэж хаяхыг оролдож байна гэж аа. За мөн түүнээс гадна Харри Меган хоёр гэрээ байгуулснаас хойш 4-5 жилийн хугацаа ингээд өнгөрч байхад нэг ч удаа өөрсдөө ямар нэгэн төсөл санаачлаад ямар нэгэн амжилттай зүйл бол огтхон ч хийгээгүй. Тийм болохоор энэ нь тэдний ямар чадваргүй гэдгийг нь ямар залхуу хойрог гэдгийг нь харуулж байгаамаа.
Меган Харриг хүн гэж тоодоггүй. Меган Харриг эр нөхрөө гэж хүндэлдэггүй. Огтхон ч хүндлэл байхгүй. Би мундаг нь, би илүү нь, би ингээд ер нь бол энэ гэр бүлийг те ингээд цаашид базаад явах уу гэдэг шиг те. Тэгээ ер нь ингээ. Би ерөнхийдөө амьдралаа чамааг ингээд базаад ингээ явах уу? Амар юм болох шүү дээ. Чамааг базаад явах уу гин. Тэгэж аашилж аягалдаг учраас үүнд нь хүмүүс дургу байгааг Netflix-ийнхан ажиглаж байгаа учраас ийхүү тэд бол гэрээнээсээ гарч тэднийг хаяхыг оролдож байна гэж болол хүмүүс ярьж байгаа. За тийм болохоор Netflix болон Харри болон Меган нарын харилцаа нэлээд муудаж байгаа юм шиг байна. Түүнээс гадна Харри болон Меган хоёр санхүүгийн хувьд нэлээд асуудалтай байгаа гэсэн. Хэдийгээр Нана хэвлэл мэдээлэлээр 100 сая долларын гэрээ байгууллаа, 20 сая долларын гэрээ байгууллаа гэд маш том дүнтэй тийм гэрээний асуудлууд хэвлэл мэдээлэлээр цацагдаж яригдж байгаа ч гэсэн яг начир дээрээ энэ бол цаана яг 100 сая байдаггүй, яг 20 сая байдаггүй. Маш бага дүнгээр ашиг олж идэг. Spotify-ын 20 саяын гэрээ гэхтэл тэндээс Харри Меган хоёр 5 сая долларын л ашиг олсон. Ингээд Spotify бол 20 сая долларын гэрээгээ цуцлаад цаашаад гэрээгээ сонгохгүй гэдгээ бол мэдгдсэн гэж би өмнөх бичлэг дээр хэлжсэн. За тэгвэл одоо Netflix-ийнхний энэ 100 сая долларын гэрээ нь 60 сая доллар хүртлээр буурчихсан байгаа юм лээ. Энэ гэрээг цуцлах уу, үргэлжлүүлэх үү гэдэг дээр одоо хүртэл ингээд хэлэлцээд явж байгаа гэжсэн. Ер нь бол цуцлах магадлал нь арай өндөр байгаа. За Харри бол нөгөө Spare гэх номоо гаргасан байгаа. За тэр номноос 20 сая долларын ашиг олсон. Өөрийнхөө тэр киноныхоо роялтигаар 1 сая доллар авсан гэж байгаа. За түүнээс гадна гүнж Дайанагаас өв залгамжлалаар 10 сая доллартай тэнцвүүц хэмжээний өв хөрөнгө өв залгамжлан авсан. Мөн 2 дугаар Элизабет хатнаас өв залгамжлалаар 10.5 сая доллартай тэнцвүүц хэмжээний өв хөрөнгийг мөн өвлөн авсан байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бол гүнж Дайанагаас өвлөн авсан 10 сая доллар бүхий тэрхүү өв залгамжлалын өв хөрөнгийнхөө талаас илүү хувийг нь үрчгсэн байгаа. Мөн тэр хоёрын тэр санхүүгийнх нь бүх одоо орж ирэх ашиг, орлого бүх зүйлсүүдийг ингээд тооцоолоод хүмүүс олол энэ хоёр яг одоогийн нөхцөл байдлаараа яг ийм хэрэглээтэйгээр амьдрах юм бол цаашид 5 жилийн хугацаанд л амьдрах боломжтой. 5 жилийн дараачаас энэ хоёр модоо барина гэж байгаа. Тэгэхээр ийм их хэмжээний дандаа сая доллараар яригддаг хэмжээний мөнгө төгрөг олж байгаа, мөнгө төгрөг өвлөн авж байгаа хүмүүс 5 жилийн хугацаанд амьдрах боломжтой хөрөнгө байна гэхээр хэр хэмжээний үрэлгэн хандаж байгаа гэдгийг нь та бүгд ерөнхийдөө гадарлаж байгаа бах. Өөрсдийнхөө боломж болцоон жишээ нь 5 сая долларын үн бүхий маншин тийм том орд харширхуу тийм том байшин худалдаж авах боломжтой байлаа гэхэд заавал 2 юм уу 3 нугларсан хэмжээний үнэтэй тийм байшин маншин худалдаж авдаг. За тухайлхан бол энэ хоёр одоогоор 14 сая $, үн бүхий орд харш шиг тийм том байшинг бол худалдаад авчихсан байгаа. Тэгэж худалдаж авахдаа зээлээр худалдаж авсан. Байрны зээл, харуул хамгаалтын төлбөр, тогтмол зардал, хууль зүйн төлбөр, за түүнээс гадна барьцааны төлбөр гэх мэтлэн маш их одоо ийм өөр зээл нь баригдчихсан байгаа. Тийм болохоор энэ хоёр энэ байдлаар явах юм бол 5 жил болоод модоо барина. Одоо бол эхнээсээ энэ хоёр санхүүгийн хувьд толгоогоо гашлахад эхэлчихсэн байгаа. Маш их зээлтэй байгаа, маш их асуудалтай байгаа гэж яригдж байгаа. За дараагийн ярих асуудал бол Харри, Меган хоёр өөрсдийн хүүхдүүд болох Арчи, Лилибет хоёрыгоо дагуулад дөрүүлээ Их Британд зочлохоор болсон асуудал байгаа. Би өмнөх бичлэгээрээ мөн та бүгдтэй ярьж исэн. Харри дайнд байлдаж явсан, дайнд тулалдаж явсан дайчин цэргүүдийн дунд Invictus Games гэх олон улсын тийм спортын наадмыг үүсгэн байгуулж санаачлан зохион байгуулдаг болсон гэж. Тэгвэл тэр тэмцээн нь эх жил болох юм байна. За яг тэр тэмцээн болохоос 1 жилийн өмнө тэгдэм байна л да. Одооноос 1 жилийн дараа тэр тэмцээн зохион байгуулагдаж шүүгээд 1 жилийг одооноос тоолж эхэллээ гэдэг тийм арга хэмжээ зохион байгуулд юм байна. Тэр арга хэмжээг зохион байгуулахаар ийхүү гэр бүлээрээ Их Британи руу зочлохоор болсон юм байна. Энэ оны 7 сард. Гэхдээ ингэж зочлохдоо хэд хэдэн шаардлагыг хааны гэр бүлд хүргүүлсэн гэж байгаа байхгүй юу? За ойрын их сурвалжийн мэдээлж байгаагаар яг ямар шаардлагууд байсан гэхээр нэгт Меганд ямар ч буруу өгөхгүй. Ер нь олол хэвлэл мэдээллээр Меганыг харлуулахгүй шүү
гэдэг санаа бүхий шаардлага. Дараачих нь Меганд үзүүлж болох бүхий л хүндэтгэлийг үзүүлнэ. Тэр дундаа мэхийн ёслох. Одоо өөрийнх нь дооглоод, шоглоод тэгээд байсан тэгэж хүртэл ёсолж мэдчлэх ёстой. Бүхий л одоо тэр хүндэтгэлийг үзүүлэх ёстой гэдэг тийм шаардлага байгаа гэж байгаа байхгүй. За 3 дахь нь болохоор миний болон миний гэр бүлийн аюулгүй байдлыг хангаж хамгаалтын ажилчид гаргаж өг. Бид нарын одоо аюулгүй байдлыг 24/7 батлана гэдэг тийм шаардлага байгаа гэсэн. Одоогийн байдлаар ил босон нь эдгээр шаардлагууд боловч цаана нь өөр ямар шаардлагууд байгааг бол мэдэхгүй байна. Ойрын их сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр шаардлагуудыг тавьсан байгаа. Үүнийг нь хааны гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авч байна гэхээр ханхүү Вильям болон гүнж Кейт хатан Камила нар энэ шаардлага дээр нь нэлээд дургуутсангүй байгаа. Тэр дундаа Кейт Вильям хоёр бичлэн тэр хоёртой уулзахгүй. Хүүхдүүдтэй нь болон тэр хоёртой уулзахгүй гэдэг байр суурьтай байгаа бол 3 дугаар Чарльз хаан хүүхдүүдээ хоорондоо эвлэрээсээ, гэр бүл нь хоорондоо эвлэрээсээ ер нь тийм эвлэрэх байр суурьтай байгаа юм байна лээ. Одоо бол 3 дугаар Чарльз хаан хор тавтартайгаа тэмцэж хор тавтрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг би өөрийнхөө гүнж Даяна болон 3 дугаар Чарльз хаантай холбоотой бичлэг дээрээ бол хэлжсэн. Үүн дээр нь бол олон нийт хоёр талцаж хүлээж авч байгаа бөгөөд ажиглалтын байдалтай байгаа. Үүнээс нь болоод хэд хэдэн асуултууд урган гарч ирж илээ. Вильям хавдраа эмчилж байгаа ааваасаа зөрж Харригийн гэр бүлийнхэнтэй холбоогоо таслах уу? Эсвэл аавыгаа бодоод нэг удаа твчээд тэднийг уучлж эвлэрэх болов гэдэг дээр хүмүүс айгүй их сонирхож байгаа. За мөн энэ хоёр одоо ингээ мөнгөгүй болоод хүүхдүүдээрээ далимдуулан хааны гэр бүл рүү буцахыг хүсээд байна уу гэж хардж байгаа хүмүүс ч байсан. Гэхдээ дийлэнх хүмүүс нь бол ерөнхийдөө нэг иймэрхүү байр суурьтай байгаа. Хааны гэр бүлийн нэр хүндэд ноцтой хохирол учруулж хааны гэр бүлийг нэр хүндийг гутаан дэлхийн нийтээр ярилцлага өгч кино хийж ингэж явчихад одоо эвлэрхийн бол хааны гэр бүлийнхэн өөрсдөө олон жилийн турш мөрдөгдөж ирсэн тэр дүрм журмаа уландаа гიშгэж байгаа явдал болно. Хэрвээ 3 дугаар Чарльз хаан энэ хоёртой эвлэрхийн бол хаан судлаасаа буусан дээр энэ 3 дугаар Чарльз хааны өвчнөөсөө болоод ч юм уу эсвэл энэ өөр нэмгэн байдлаасаа болоод ч юм уу хааны гэр бүлийг гутаанд оромжилсан ийм хүмүүсийг уучлах энэ одоо сэтгэлийг нь энэ үйлдэлийг нь таслан зогсоох хүн бол Вильям байх ёстой. Хүүгээ битгий юм шалчгар болгоод наа чинь ирээдүйн хаан болох хүн. Тийм учраас Вильям өөрөө хатуу чанга байх ёстой. Наад хоёр ч нь одоо ингээ санхүүгийн асуудалтай болчихсон учраас үр хүүхдүүдээрээ бит хоёр ч нь одоо тий хааны гэр бүлийн удмыг ингэж үргэлжлүүлж байгаа. Бит хоёроос танаа удмын хүүхдүүд ингээ төрчихсөн. Энэ хүүхдүүдээрээ ингэж төрий барьж хааны гэр бүл рүү буцааж шургалахыг хичээж байна гэж хүлээж авч ярьж байгаа хүмүүс мөн зөндөө байгаа. Энэ дээр та бүгд юу гэж бодож байна? За дараагийн асуудал бол Харригийн Австрали болон Украинд хийсэн айлчлалын асуудал байгаа. За эхний айлчлал бол Австрали байсан ч гэсэн хэдүүлээ Украинаас эхлэдэг. Украин руу 4 сарын 23-нд Харри ганцаараа айлчлалаар очсон байгаа. Ингэхдээ нэгэн илтгэлийг тавьсан. Уул нь бол энэ айлчлалын зорилго нь Invictus Games гэх тэрхүү спортын наадмынхаа хүрээнд тийм айлчлалыг хийсэн. Яагаад гэхээр Украины зүгээс энэ тэмцээнд нь баг тамирчин бэлдээд ингээд оруулт юм байна л та. Тийм учраас ийхүү айлчлалыг бол хийсэн байгаа. Ингэхдээ нэг илтгэлийг тавьсан. Тэр илтгэл дээрээ юу гэж арсан гэхээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинд хандаад олон жилийн хугацаанд энэ дайн үргэлжиллээ. Энэ дайнаас болоод хоёр тал хин нь маш их хохирол амссан ч ахиц твшил төдийлөн гарсангүй. Ахиц твшлийн хувьд хязгаарлагдмал байгаа учраас эцсийн эцэст дайн болоо шийдэл биш. Дайн бидэнд сайн үр дагавар авчрахгүй гэдгийг та бид харлаа. Тийм учраас энэ дайнаа яг одоо зогсооход ч оройтойгүй шүү гэж хандаж хэлсэн. Мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампд хандаад Украин цөмийн зэвсгээсээ татгалзсан гэж мэдэгдэхэд Америкийн нэгдсэн улс тухайн улсын хил хязгаар, тусгаар тогтнолыг нь хамгаалж өгнө гэж амласан. Тэр амлалтынхаа хүрээнд та нар өөрсдийнхөө тэр манлайллыг харуулаач, амлалтандаа хүрээч гэж бол хэлсэн ба. Харри мөн сэтгүүлчдэд юу гэж ярьж исэн гэхээр би одоо ч хааны гэр бүлийн гишүүн мөн. За би багаасаа өөрийнхөө хийдэг байсан тэрл юмаа хийгээд явж гин гэж хэлсэн ба.
За энэ альчлалаас 5-6 хоногийн өмнө буюу 4 сарын 14-өөс 4 сарын 17-ны хооронд Харри Меган хоёр Австралид айлчлалаар очисон байгаа. За энэ үед бол 2018 онд тэднийг ямар олон хүмүүс бүчиж хүрээлж авч тэднийг дэмждэг, тэдний талд байгаа, тэднийг хайрладаг гэдгийг илэрхийлдэг байсан билээ. Тэгвэл одоо 2026 онд айгүй цөөхөн болсныг энэ бичлэгээр та бүгд харж байгаа баха. Нэг далайн эрэг дээр нэг эмэгтэй биеэ шараад хөвтөжсэн чинь Меган Харри хоёр болон тэр хоёрыг тойроод нэг 30-40 хүмүүс хамт явж исэн байхгүй. Тэгтэн тэр далайн эрэг дээр биеэ шарж исэн эмэгтэй огтхон ч хөдлөөгүй. Хүн нэг олон хүмүүс өөдөөс ингээл ирэхлээр ягаад ч юм цаанаасаа ингээд рефлексээрээ босоод ядахнаа босоод суудаг да. Гэтэл тэр эмэгтэйд бол тийм ч юм байгаагүй. Энийг нь мөн л бичлэг хийдэг хүмүүс шоолол харж гэнэ үү? Меган Харри хоёр болохоор л энэ хүн ингэж хандж байгаа. Өөр хүн байсан бол энэ хүн ядахнаа босоод сууна. Гэтэл энэ хүн ингэж хөвтөж байгаа зүгээр намайг 50 биеийг минь шарууладах. Наад хоёрыг ч хэн байх надад хамаагүй гэж байна гэж ингэ шоолж ярьж исэн. За ингээд тэр хоёр бол айлчлалынхаа үеэр 1963 онд Хатан хаан 2 дугаар Элизабет хатан өөрөө нээсэн хааны хүүхдийн эмнэлэгт зочилсон. Дараа нь Меган ганцаараа гэр бүлийн хохирогчид болон орон гэргүй эмэгтэйчүүдийн хорогдох байранд очиж харин Харри Ахмад дайчдын музейд айлчилж Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн хөтөлбөрүүдэд ингэж оролцсон байна. Түүнээс гадна сэтгцийн эрүүл мэндийн байгууллагт зочлон тийм илтгэл тавьсан гэсэн. За тэр илтгэл дээрээ болохоор Меган өөрийгөө юу гэж ярьж ирсэн гэхээр би энэ дэлхийн хамгийн их трол дуулсан, хамгийн их одоо дээрлэхүүлж бүлэдүүлсэн хүн. Тэрнийгээ би мэдэн зэднэ гэж ингэж ярьсан гинэ. За энэ яриа нь бас л олон нийтээс нэлээд тийм шүүмжлэлийг бол хүртсэн. За ингэж болол 4 өдөр явсан байгаа. Ингэхдээ бас зүгээр байгаагүй заяо. Яагаад энэ хоёр Австрал руу ингэж айлчилж ирсэн бэ гэхээр нэгт Invictus Games гэх тэр тэмцээнд нь Австрал хөрөнгө оруулалт юм байна. Хөрөнгө оруулдаг байсан. Гэхдээ хөрөнгө оруулалтаа зогсоогоод 45 сая фунт стерлинг цог тутчихсан байгаа гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор тэр санхүүжилтээ босгохын тулд нэгт очисон. Түүнээс гадна өөрсдөө хувийн санхүүжилт босгохын тулд очисон гэж байгаа. За энэ хувийн санхүүжилт босгохын тулд очисон дээр нь бас нэлээд асуудалтай. Ер нь бол миний хувьд scam. Миний хувьд бол ловер гэж харахаар байсан. Та нар юу гэж бодохыг бол би сайн мэдэхгүй байна. Мэдээж дүгнэлт бол та бүгдийнх. За тийм болохоор яг одоо тэр ловер гэж юуг яриад байгаа талаар хэдүүлээ жоохон дэлгэрэнгүй яриа л та. Меган Босс Сиднейд далайн эрэг дээр байрлах тансаг зэрэглэлийн амралтын газарт 4 сарын 17-ноос 4 сарын 19-ны хооронд Her Best Life гэх тийм тансаг хэмжээний дээд зэрэглэлийн арга хэмжээнд 2 өдөр, 3 өдөр, 2 өдөр хагас 3 өдөр ч юм уу ингэж оролцох ёстой байсан юм байна. За ингэхдээ энэ тансаг зэрэглэлийн арга хэмжээнд нь 300 эмэгтэйчүүд оролцох байсан. Тэдэнтэй зураг авахулж, яриа өрнүүлж, ер нь л яг тэдэнтэй цагийг өнгөрөөх ийм арга хэмжээ байсан маа. Энэхүү арга хэмжээний тасалбарын үн гэхэд Австрали доллараар $3199. Ам доллараар $2283 үн бүхий тасалбар байсан. Үнийн дүнд 2 шөнийн байр, гала оройн хоол, йог, дуу аваагаар эмчлэх, тийм эмчилгээний бясалгал гэх мэтчлэн олон хөтөлбөрүүд багтсан байсан. Гэтэл энэ арга хэмжээн дээрээ Меган ердөө 2хан цаг байсан. 16 цаг 30 минутанд тэд хамтдаа зураг авахуулаад 17 цагт оройн хоолндоо ороод тэгэл 19 цаг гэхэд Меган аль хэдийнэ явчихсан байсан. За яг уу энэ одоо өөр арга хэмжээнд явна гэдгийг нь хүмүүс мэдчихсэн боловч эмэгтэйчүүд бол буцаад ирнэ гэж найдажсэн боловч үлдсэн 2 хоногийн хугацаанд Меган хамрааж цохуулгаагүй. Энэ нь өчнөө үнэтэй тасалбар аваад орж ирсэн эмэгтэйчүүдийн урмыг нь хугалж маш их маргаан үүсэх асуудал болсон. Мөн энэ арга хэмжээнд нь ямар ч камер утас оруулахгүй тэр битгий хэлнийг тасалбар худалдаж авсан хүн нь өөрөө сэтгүүлч хүн байсан учраас сэтгүүлч гэдэг шалтгаанаар эрсдлийг тооцоод тэр хүний тасалбарыг хүртэл хүчингүй болгосон. Маш тийм нууцлалын зэрэгтэй арга хэмжээ болсон боловч Меган ердөө 2 цагийн хугацаанд харагдаал тэгэл орморгүй алга болчихсон байна. За ингээд австралчууд бол энэ дээр нь маш их дургуутсан хүмүүсийг зүгээр мөнгөний хүүдий болгож австралчуудыг ATM болгож ашиглаж байна. Түүнээс гадна тэр хоёрын харуул хамгаалалт, тээврийн хүүс гэх мэтлэн энэ мөнгнүүдийг яагаад Австралийн засгийн газраас татвар төлөгчдийн мөнгөөс гаргадгийг гэх мэтчлэн иймэрхүү байдлаар бол уурлаж дургуутсаж байсан.
За ингээд сая 5 сарын 11-нд Харри Меган хоёр өөрсдийн хүүхдүүдэд дагуулад мөн Меганы ээжтэй цуг бөөнөрөө Диснейленд руу гэр бүлээрээ нэг өдрийг өнгөрөөхөөр хамтдаа явцгаасан. Ингэхдээ хид хідэн баярыг цугтан тэмдэглэхээр явсан юм байна лээ. 5 сарын 10-нд ээж нарын өдөр байсан учраас тэр ээж нарын өдрийг тохиолдуулан мөн түүнээс гадна Арчи Лилибет хоёрын төрсөн өдрийг дунд нь иймэрхүү байдлаар тэмдэглэж байна, нэг тэмдэглэж байна гэж ингэж Диснейленд руу хамтдаа явхаар болцоос юм байна. Мэдээж Диснейлендэд очисон хүүхдүүд бол баярлаж хөөрхөн тодорхой гүнжнэрийг хараад баярлж байгаа. За түүнээс гадна хүүхдүүдийн тэр одоо Диснейлендэд нэг өдрийг өнгөрөөж байгаа тэр зургуудыг дандаа ар нуруунаас нь хажуунаас нь ч юм уу иймэрхүү байдлаар бол ингэж авч Instagram-да оруулсан байсан. За үүнээс нь болоод олон нийт маш их дургуутсаж эхэлсэн. Яагаад гэж бодож байна? Энэ Диснейленд руу явсан одоо нэг өдрийн тэр аяллаа зургууд түүнээс гадна тэр нөгөө нэг брендийнх нь сурчлагаанд нь өөрийнхөө охиныг буюу Лилибетийг тоглоосон байна. За ингээд энэ хоёрыг хамсаргаад хүмүүс бүр ихээр уурлаж эхэлсэн. Зүгээр нэг лага зарахын тулд өөрийнхөө брендэд хүүхдүүдэд ашиглаж байна. Өөрийнхөө сошиал медиаг хөгжүүлэхийн тулд хүүхдүүдэд ашиглаж байна гэж олон нийт бол дургуутсаж эхэлсэн. Ингэхдээ Кардашианы гэр бүлийнхэнтэй харьцуулан ярьж байгаа. Кардашианы гэр бүлийнхэн бол угаасаа гэр бүлийн драмагаа маркетинг болгож ашигладаг. Гэхдээ энэ хоёр чинь өөрсдөө хувийн орон зай бит хоёрын өөрсдийн л хувийн орон зай гэж ярьчаад одоо ингэж ар нуруунаас нь худлагаас хажуунаас нь ч юм уу хувийн орон зай гэж харагдуулах гэж байгаа юм шигээр хэлбэртэд байгаа нь хүмүүсийн дургу хүргэж байна. Тэр хүмүүс хэдийгээр өөрсдийнхөө гэр бүлийн драмагаа ашиглан маркетинга хийдэг ч гэсэн энэ хоёр руу дайрдаг шиг Кардашианы гэр бүлийнхэн руу дайрдаггүй. Яагаад гэвэл тэд нар энэ хоёр шиг ингэж худлагаасаа хэлбэртдэггүй гэж хүмүүс ярьж байгаа. Ингэж олон нийтэд хүүхдүүдэд ил гаргаж байгаа нь энэ угаасаа мэдээ болно. Хүмүүс угаасаа энийг анзаарна. Буцаад хүмүүсийн анхаарал бит хоёр дээр ирнэ гэдгийг энэ хоёр өөрсдөө мэдчихсэн, өөрсдөө тооцоолж исэн. Тийм учраас ингэж хүүхдүүдэд гаргаж байгаамаа. Наад хоёр ч юм бол өстой жинхэнэ жүжигчд гэдэг ингээд хүмүүс бүр илүү их ингэж хүүхдүүдийг ингэж гаргалаа гэж энэ хоёр руу дайрж байгаа. За түүнээс гадна энэ хоёр хүүхдийнх нь өсөлт хөгжилт дээр нь бас нэлээд шөмжлөлтөй хандж байгаа. Улаан өндөгний баярын үеэр л энэ хүүхдүүд нь үсэн ч юм байсан, биеийнх нь өндөр нь, биеийнх нь ийм пропорц жинэнч нэг иймэрхүү харагдчихсэн. Наад хүүхдүүддээ ер нь шимт хичээлтэй юм өгд юм уу? Наад зурагч нь яг одоогийн энэ 5 сарын 11, 15-сан тэр зурагч юм уу? Энэ дээр үед авсан зургаа ингэж постлоод худлагаасаа сошиал медиа дээр ингэж юм цацаад ингэж байгаа юм шүү гэж хүмүүс хардж байгаа. За энэ хардах болсон дээр бас нэг тийм одоо яриа гараад байгаа байхгүй юу гэхээр Кейт болон Вильям хоёр өөрсдийнхөө хүүхдүүдтэй цуг зүлгэн дээр хөвтөж байгаа гэр бүлэрээ тийм дотн хөгжилтэй байгаа хөл нөцгөн зураг авахулчиж. За тэгэнгүүт ардаас нь Instagram дээрээ Меган өөрийнхөө хоёр хүүхдийн нууран дотор цаашаа хараа зогсож байгаа зургийг постлсан. За тэгснэ тэр зургийг болохоор фотошоптсон гэж хүмүүс үзээд байгаа юм байна лээ. Яагаад гэхээр өмнө нь нэг удаа Меган фотошоптож зураг оруулж ирсэн түүхтэй учраас энэ удаа ч гэсэн бит хоёр ч гэсэн хүүхдүүдтэй бит хоёрын ч гэсэн хүүхдүүд энэ хааны гэр бүлийн магтсны тасархай шүү гэдгийг мэдгэхийн тулд ийхүү фотошопоор огт байгаагүй зургийг хийгээд ингээд гаргаж ийна гэж хүмүүс үзээд байгаа хгүй юу. Тэгээ яг тэр зургийг ингээд ойртуулад харах юм бол яг тэр гарных нь хэсэг мэсгэн жоохон өөр ч юм шиг нэг тийм ч юм шиг харагдаж байгаа. Гэхдээ зарим хүмүүс бол зүгээр наа чи юм бүрсгэр зураг ингэж харагдаж болно штэ гэж байгаа бол зарим хүмүүс нь ойлгохтойхон фотошоптоод ойлгохтойхон зураг оруулчихгүй яасан юм дээ гэж хүлээж авч байгаа. Мөн энэ Диснейлендийн энэ зураг нь тэрнтэй мөн холбоотой гэж үзэж байгаа. Бид ч ихсэн зугаацж байгаа, бид ч ихсэн сайхан амьдарч байгаа гэдгээ ийхүү харуулахын тулд ингэж постлж байна. Цаагаараа Кейттэй үзэлцээд байна гэж хүмүүс ярьж байгаа. За энэ дээр бол та бүгд юу гэж бодож байна? Үнэхээр тийм байх боломжтой юу? Эсвэл зүгээр л хүмүүс хитрхи драма үүсгэх гээд хитрхи ургуулan бодоод өөрсдөө ингэж гаргаж ирж яриад байгаа юм болов уу? Та нар юу гэж бодож байна? Өөрсдийнхөө бодлыг бас комент хэсэгт үлдээгээрэй. Ямар ч байсан Меган ингэж хүүхдүүдэд ашиглаж тэр брэндээ тэр лага ингэж сурталчилж байгаа нь бол Netflix-тэй холбоотой гэрээ эцэслэгдэж дуусч байгаа учраас ингээд ч болов хүүхдүүдэд ашиглаач ч болов брэндээ авч үлдэх гэсэн оролдлого нь энэ байна гэж бол хүмүүс эцсийн
одоо байдлаар дүгнж байгаа нь. За дараачих нь бол No Way Out гэх кино байгаа. Британий Майер Адам өөрийнхөө 2006 оны 7 сард Афганистанд Британий цэргийн нэгжийг удирдахжсэн дурсамж дээр нь үндэслээд ийм кино хийж байгаа. Энэ киноных нь продюсераар Хари ажиллаж байгаа гэдэг тийм мэдээ явж исэн. Уул нь бол Хариг жүжигчнэр нь орох гэж байгаа, бараг жүжиглэх гэж байгаа. Наа чин эхнэрийгээ дураагаад кино салбарт хүч үзэж байгаа гэдэг мэдээлэлүүд гарч ирээд байсан боловч 2026 оны 5 сарын 15-ны өдрийн мэдээгээр Хари жүжигчнэр нь биш продюсераар нь ингээд ажиллахаар болж байгаа гэсэн тийм мэдээ гарсан байна лээ. Хари чинь өөрөө Британий айрамд 10 жил алба хааж Афганистанд 2 удаа байлдааны ажиллагаанд оролцож исэн. За тийм учраас өөрөө ийхүү продюсераар нь ажиллаж байгаа. Энэ киног нь бол Archwell Productions гэх өөрсдийнх нь компани байгаа шүү дээ. Меган Хари хоёрын. За тэр компани нь Netflix зориулан хийж байгаа гэсэн ийм мэдээлэл байна лээ. За ямар ч байсан одоо бол хэдүүлэнд нь үргэлжлүүлээд ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байна. Тэгээд хэдүүлээ ажиллажлаа. Цаашаад бас ямар шин мэдээллүүд гарахаар байна. Сүүлийн үед бол цаад хоёр чинь нэг иймэрхүү юм хийгээд бужигнуулаад явж байгаа юм байна. За ямар ч байсан энэ бол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай баярлалаа.